хэдэн газрыг хамруулснаар хэмжих хангалтгүй. За үзэгчтэй хүндээ иргэн холбогдож мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр өндөр түвшний доктортой санхүүгийн форум 2 дахь өдрөө үргэлжилж байна. За өнөөдрийн форум дээр бол Монголын ногоон корпорац байгуулагдаад тэгэхээр энэ асуудлаар бид Монголын байгалийн үс сангийн төлөв үүсгэх зөвлөлийн дараа болдоо дараагаас энэ корпорацийн талаарх мэдээллийг үзэгч маань тодорхой мэдээлэл өгөхгүй юу? За Монголын ногоон санхүүгийн корпорацийн нээлтийн ёслол сая болж өнгөрсөн. Монголын ногоон санхүүгийн корпорацийн зорилго нь Монгол улсын ногоон хөгжлийг дэмжих, ногоон шилжилтийг дэмжих ийм санхүүгийн байгууллага байгаа. Зөвхөн ногоон тогтвортой ийм зээлийг санхүүжүүлнэ. Энэ байгууллагыг Монгол улсын төр засаг, хувийн хвшил, банк санхүүгийн байгууллагууд, мөн түншлэн олон улсын байгууллага болох уур амьсгалын ногоон сан хамтран байгуулж байгаа. Тэгэхээр ийм хамтарсан ногоон хөгжлийн санхүүгийн байгууллага гэсэн үг. Тэгэхээр энэ санхүүгийн байгууллага бол зөвхөн санхүүжилт олгоо зогсохгүй ногоон хөгжлийн журам, ногоон хөгжлийн стандартууд, шалгуур үзүүлэлтүүдийг бас боловсруулж нэвтрүүлэхэд ийм дэмжлэг үзүүлэх ийм байгууллага байгаа. Тэгээ эхний ээлжинд 50 сая доллараар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. 50 сая доллартай тэнцэх ийм хөрөнгөөр энэ хөрөнгөөр 3 бүтээгдэхүүнийг санхүүжүүлнэ. Гэр хороолол хөдөө орон нутагт байгаа амны орон сууцыг дулаалах, эрчим хүчний хэмнэлт бий болгох энэ чиглэлд зориулна. Хоёрдугаарт эрчим хүчний хэмнэлттэй шинээр баригдаж байгаа амны орон сууцад урт хугацааны моргежийн зээл олгох ийм зорилготой байгаа. За 3 дугаарт ногоон бизнесийн зээл олгоно. Энэ ногоон бизнесийн зээл бол бас л эрчим хүчний хэмнэлт бий болгосон ийм бизнесийн зээл байгаа. Тэгэхээр эрчим хүчний хэмнэлтийн доод шалгуур нь бол 20-оос дээш хувийн эрчим хүчний хэмнэлт бий болгож шалгуурыг хангасан нөхцөлд энэ зээлийг олгоно. Зээлийг бол үйл ажиллагаа явуулж байгаа манай дотоодын банк санхүүгийн байгууллагуудаар дамжуулж олгоно. Ногоон санхүүгийн корпорац бол гадаад дотоодоос энэ хөрөнгийн их үүсвэрийг олж ирж нэмэгдүүлж энэ хүртээ хэмжээг сайжруулах тал дээр ингэж ажиллах юм. Тэгэхээр ер нь энэ доктортой санхүүжилтийг бий болгосноор тухайн бүс нутагч гэдэг юм уу хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийг илүү урт хугацаанд найдвартай бодиттой үр дүнд хүргэх нэг том алхам гэдэг зүйлийг бас хэлж байгаа шүү. Тэгээ ер нь бол ногоон зээл доктортой санхүүжилтийг манай арилжааны банк бус санхүүгийн байгууллагад олгоод эхэлсэн байгаа. Энэ шинэ байгууллагын онцлог нь бол ер нь хүчээ нэгтгээд гадаад дотоодоос шинээр их үүсвэр бий болгох, тэр их үүсвэрээр аль болох олон өрх айл, компани, бизнесүүдэд хүртэх ийм л зорилготой. Тэгэхээр ер нь яг энэ ногоон яг энэ доктортой санхүүжилтийг бий болгосон бусад улс орнуудтай харьцуулахад манай улс өөр нь ямар түвшинд явж байгаа юм? За тэрийг бол хэлэхэд хэцүү. Гэхдээ манайх бол хоцроогүй. Ялангуяа доктортой санхүүжилтийн бодлогоор манай санхүүгийн салбар бол олон улсын 50 Аз нуухан 70 орны 50 орн дотроос тэргүү үеинд явж байгаа. Энэ үнэлгээг бол олон улсын байгууллагууд өгч байгаа. 2 жилд нэг удаа гардаг тайлан дээр байнга дурддаг. Тэгэхээр бодлого, ойлголт, хандлага эхний амжилтын хувьд бол бид нар манлайлж явж байгаа. Ногоон санхүүгийн корпорац гэдэг бол нэг шинэ төрлийн ногоон хөгжлийн банк юм л да. Энэ шинэ институт байгуулж байгаагаараа манайх бас л ер нь бол толгойд нь л явж байгаа. Ийм байгууллагыг байгуулсан улс орн бол бас цөөхөн баг. Өндөр хөгжилтэй орнуудад байгаа. Манайтай ижил хөгжлийн түвшинтэй орнуудад бол тэр болгон бас таарлцдаг ийм зүйл байна. Таны одоо COP17 уралд 4 өдрөө үргэлжлэж байна. Тэгэхээр ингээд ер нь ажиллаж байхад ер нь COP17 хурлын ерөнхий энэ үр дүнгууд ч гэдэг юм уу санаачлагын үед ер нь хэр зэрэг үр дүн хангагдаж байгаа шүү. Ер нь бол нэг зүйл тодорхой байгаа юм. Яг одоо бид нар яана одоо энэ уур амьсгалын өөрчлөлт
газрын дороотлогод түмэн бэрхшээл байгаа. Гэхдээ бид нар яана юу хийх вэ гэдэг тэр үе шатнаасаа бол халиад дараагийн одоо асуудлыг бид нар мэдсэн, ойлгоцсон. Одоо энэ асуудлыг яаж шийдэх вэ? Яаж шийдэх вэ гэдэг дараагийн шат руугаа орсон байгаа нь бол нэг онцлог байгаа юм. Өөрөөр хэл уучраа олцсон. Тэгээд яаж шийдэх шийдлүүд нь эхний одоо ээлжээр гараад ирсэн. Эхнээсээ гараад ирсэн. Ийм маш олон ийм шийдлүүд байна. Энэ шийдлийг хэрэгжүүлэхэд нэг байгууллага бас дийлэхгүй тийм ээ. Байгаль орчны санхүүжилт, газрын дороотлол гэдэг асуудлыг мэдээж хэрэг бүх нийтийн гэдэг юм уу тийм төр засаг, хувийн хвшил, иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид бүгд хүчээ нэгтгээд эрх үүргээ тодорхой болгоод ингэж хэрэгжүүлнэ. Гол нь тусдаа бол одоо шийдлээ ерөнхийдөө мэдээд байна. Одоо яг нэг баг болоод нэг зүг рүү хараад ингээ явуул бид нар асуудлыг шийдэж чадна гэдэг нь ойлгомжтой болсон. Баярлалаа. За. За үзэгч та бүхэндээ бид COP17 хурлын зах 4-р өдрөөс мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр энэ удаагийн хурлын хувьд бол мэдээж Монголын ногоон хөгжлийн корпорац байгуулагдсан байна. За энэхүү корпорац байгуулагдсанаа ногоон зээлийг бас хүргэх зам чаашлаад мэдээж доктортой санхүүжилтийг бий болгосноор одоо байгаль орчин салбартаа тэргүүлэх чиглэлүүдийг одоо тулгамдж байгаа одоо энэ COP17 хурал дээр хилцэж байгаа зөвлөлт завс бэлчээрийн асуудлыг илүү бодиттой үр дүнд хүргэх юм боломж байгаа гэдэг зүйлийг албаныхан хэлж байна. Хүчлийн үндсэн дээр шинэ эхлэлийг тавьж байгаа.